Сайн байцгаана уу? Бэлгүүн тулга авто сургуулиас автономийн цуврал хичээлийг төлөвлөж байна. Бид энэ удаагийн хичээлээр туг сүлжих үйлдэлийг заах болно. За, туг сүлжих үйлдэл нь жолооч болохын тулд заавал сурсан байх үйлдэлийн нэг бөгөөд заавал гүйцэтгэх үйлдэлийн нэг юм аа. За, үйлдэлийн байрлал нь 5 ширхэг шонгныг игнээд цуулан байрлуулсан байх бөгөөд нийт урт нь 6 м юм аа. За, үйлдэлийн зорилго нь бусад хөдөлгөөнд оролцогчдод саад учруулахгүйгээр зам дээрх бартаа саадыг маш богино хугацаанд аюулгүйгээр тойрч гарах, бэрхшээлтэй замд жолооны хүрдийг зөв удирдан залхаж чиглэгдэнэ. За, үйлдэлээ би одоо гүйцэтгэж үзүүлье. Эхлээд машинаа тэгшлээд жолооныхоо хүрдийг зөв байрлуулад хамгийн ихний шонгоос толио өнгөрөөгөөд машины тэн хагасыг зэрэгцэж ирэх үед жолооныхоо хүрдийг зохих тийш нь зална. За, ингээд орчноо зөв дүүгнэн жолооныхоо хүрдийг залуурдаж зохих хэмжээгээр урагшлаад дараагийн шонгоос мөн толио өнгөрөөгөөд машиныхаа тэн хагасыг зэрэгцэж үрэхэд хүрдээ зохих тийш нь залуурдана. За, ийм маягаар бид туг сүлжих үйлдэлийг аюулгүйгээр гүйцэтгэнэ. За, туг сүлжих үйлдэл хийх үед гаргадаг гол алдаа бол хүүхдүүд хурдыг маш буруу сонгодог, маш богино хугацаанд байхаар сонгосон байх ёстой. Жолооны хүрд ирэх үйлдэл хийх үед машины урд дугуйн радиус, хойд дугуйн радиусаас их байдгийг тооцоолох хэрэгтэй. Энийг зөв тооцоолж чадаагүйгээс хүүхдүүд туг мөргөж унгах, шон дайрах зэрэг алдаанууд гаргадаг. Ийм алдаанууд гарахгүйгээр бид туг сүлжих үйлдэлийг зөв гүйцэтгэх хэрэгтэй.